Дархуул аймгийн онцгой байдлын газраас өнөөдөр та бүхнийг цуглуулсан ойрын үед болж байгаа галт төмрийн тоо хохирлын талаар мэдээлэл өгөх гэж байна. За өнөөдрийн мэдээлэлд Дархуул аймгийн онцгой байдлын газрын сургууль сурвалжлагаа хариуцсан мэрэгчлэн ахлах тэслэг Саран, за гал унтраах 22 дугаар ангийн захирагч Ахмад Эрдэнэхүү миний бие оролцож байна. За сүүлийн үед ер нь бол 11 сард Дархуул аймгийн хэмжээнд галт төмрийн 13 дуудлага ирсэн. Энэ үн дээр 3 гал унтраах ангийн бие бүрэлдэхүүнүүд ажилласан байгаа. За сүүлийн үед гарч байгаа ихэнх галт төмөр нь бол ер нь ахын шин чанартай цахилгаан тоног төхөөрөмжүүлэн ил гал хэрэгэлсэн гал гаргах хэрэгслийг зориултын бусаар ашигласнаас болсон ийм галын тоо ихсэж байна. Яагаад вэ гэхээр зэрэг энэ гаднаа цагаагаар маань нэлээд хүүтэрж байна. Тэгээ хүүтэрж байгаатай холбогдуулаад иргэд маань зориултын бус халаах хэрэгсэл хэрэгжилж байна. За пишин зуухандаа их хэмжээний гал хийгээд ороо унтж байна. Тэгээ энээсээ болоод эд хөрөнгөө шатаах, амь насаа алдах тохиолдол гарч байна. Саяхны байдлаар одоо өчигдөрхөн 3 хүн галт төмөр төртөж нас орсон. Мангарт хороолол. Тэгэхээр зэрэг энэ маань юуг харуулад байна вэ гэхээр зэрэг иргэд маань өөрсдөө галын аюулгүй байдал гэдэг дээр онцгой анхаарахгүй болохгүй нэ. Ялангуяа сүүлд одоо энэ 15 дугаар баг дээр нэлээд Мангарт хороол дээр нэлээд эд удаагийн галт төмрийн дуудлага ирж энүүн дээр эрдэнэ түүний амь нас эрсдсэн ийм тохиолдлууд удаа дараа татвагдаж гарч байна. Тэгэхээр зэрэг иргэддээ энүүн галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нэлээд анхаарал хандуулж биднээс та бүхэнд мэдээлэл сэрэмжлүүлэг өгч байгаа юм. Яагаад одоо энэ галт төмрийн тоо ингээд өвлийн уйлралд ихсээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна л да. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед хүүтний эрч чангарснаас болоод манай иргэд маань пишин зуухандаа их хэмжээний гал төлж байна. За мөн үнс нурмаа ил задгаа хасгаж байна. Одоо таггүй саунд хийгээд үүдний амбар одоо таамбар гэж ярьдаг шүү дээ. Үүдний таамбартаа тавьчих чинь нөгөөх нь цооноос төгөө доошогоо гал авалцаад үүдний таамбараас гал төмөр үүсвэрлэн асах үндэслэл болоод байна. Дээрээс нь цахилгаан монтажны одоо хятад улсууд үйлдвэрлэсэн шаардлага хангахгүй арзайтыг залгуур ишнүүрнүүдийг хэрэгжилж байна. Монтажнуудыг хэрэгжилж байна. Эдгээр цахилгаан хэрэгслүүд нь ачаал даахгүй хэд ачаал богино холболт үүснээс улмаас энэ галт төмөр бас гарах үндэслэлүүд нь болж байна. Тэгэхээр зэрэг иргэд маань энэ галын аюулгүй байдал хангах тал дээр нэлээд онц анхаарч өөрийнхөө одоо та гэр орныхоо цахилгаан хэрэгслийг пишин зуухныхаа аюулгүй байдлыг эргэж нэг харахад илүүдэхгүй нэ. Илүүдэхгүй байна. Тэгэхээр зэрэг өнөөдөр ч гэсэн энэ маань дохио өгөөд байгаа маань та бүхэн энэ галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх өөрийнхөө гэр орныхоо галын аюулгүй байдлыг нэг үзэж харж хараа гэсэн ийм анхааруулга өгч байгаа. За мөн 5 дугаар баг дээр галт төмрийн дуудлага ирж тэнцээс бага насны хүүхдийг манай иргэн аварсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ маань иргэд маань бас өөрсдөө бие биений ер нь галын дуудлага галт төмөр гарч байгаа нөхцөл байдлыг онцгой байдлын газрын 101 дугаарт одоо шуурхай мэдээлэх нь одоо галт төмрийг богино хугацаанд унтраах гол үндэслэл болж байгаамаа. Тэгэхээр зэрэг иргэн маань одоо сүүлийн үед бол аль ч өөрийн телефоны утаснаас 101 гээд дуутахад бол Дархуул аймгийн онцгой байдлын газар руу орно. Тэ биднээс энэ дуудлагыг хэдий ч нэ иргэд түргэн шуурхай дуудлага өгөн төдий ч нэ галт төмрийн маань гал унтраах анги маань түргэн шуурхай очиж гал унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг юм аа гэж хэлэх гэсэн. Манай онцгой байдлын газрын галт төмөр унтраах аврах ангиуд нь Дархуул аймгийн 4 суманд одоо галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг бол онцгой байдлын газрын даргын баталсан өдөртөмжийн дагуу зохион байгуулж ажиллаж байгаа. За манай галт төмөр унтраах аврах 22 дугаар ангийн хувьд бол Дархан сумын 5-аас 16 дугаар багийн айл өрхөдөд бол галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг бол зохион байгуулж сар бүр газрын дарга баталсан өдөртөмжийн дагуу зохион байгуулж ажиллаж ирлээ. За энэ ажлын хүрээнд бол одоо галт төмөр унтраах аврах 22 дугаар ангийн 70 гаруй албан агчид сар бүр
явсны дагуу давхарцсан доогоор нийт 8134 айл өрхийн 20,000 гаруй иргэдэд бол одоо галын айлаас урдсан сэргийлэх ухуулах сурталчилгаа санам жишгийг бол тарааж ажилласан байна. За ингээд иргэдэд анхааруулхад бол энэ дээрх зөрчлүүдээс одоо нийтлэг зөрчлүүдийг дуртахад бол цахилгааны аюулгүй байдал. Мөн сая одоо дэдрэндээ анхуу дарга ярьдгаар нөгөө зориултын бас халаах хэрэгсэл ашигладаг. Жишээ татахад 1 сард 34 одоо зөрчил байна. 2 сард 56 болсон байна. Гэх мэтчлээ. Мөн Vision 100-ны аюулгүй байдал. Мөн бэлтгэл ажлыг хангаагүй Vision 100-аа шалгаагүй одоо галт төлдөг асуудал. Мөн 1 сард Vision 100-ны галын аюулгүй байдлын зөрчил 68, 2 сард 82 гэх мэтчлээ. За мөн унс нурмаа эзэд гаасгадаг. Энэ зөрчил нь одоо 1 сарын байдлаар 81 зөрчил байна. 2 сарын байдлаар 80 гэх мэтчлээ. Тэгээ ард иргэдэд анхааруулхад захилгааны аюулгүй байдлаа сайн хангаж ажиллаач. Гэр орноосоо гарахдаа захилгаан хэрэгслээ салгаач. Үнс нурмаа тагтаа саунд хийгээч. Vision 100-ны галын аюулгүй байдлыг хангаад 100-ны өмнө 5-ыг харьцах 70-ын харьцаатай одоо төмөр одоо цог нурм унахаас хамгаалж эннээсээ урьдчилан сэргийлээч гэдэг саналыг бол тавих хэрэгтэй байна. Миний зүгээс. Энэ сард одоо нилээдгүй хүүтэн сар болж өнгөрлөө. За сарын ихээр бол маш хүүтрэлтэй байсан. Сарын сүүл хугацаанд бол одоо хүүтний ирж бага зэрэг суларч байгаа нь уцаг оршин шигний албанаас ирүүлсэн мэдэн дээр харагдаж байгаа. За тухайлах юм бол одоо голын сав газраар голын айн сав газраараа шөнөдөө 18-аас 23 градус, өдөртөө 11-аас 16 градус болж байна. Бусад нутгаар бол шөнөдөө 16-аас 21, өдөртөө 7-аас 12 градус болж хүүтний ирж бага зэрэг суларч байгаа харагдаж байна. Хэдийгээр одоо хүүтний ирж суларч байгаа ч гэсэн өвлийн удирдал учраас одоо иргэд маань одоо галын аюулгүй байдлыг маш сайн сахих юм шаардлага гараад байна. За энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо сүүлийн 5 жилийн судалгаагаар одоо өвлийн удирдал буюу 11-ээс 3 сарын одоо судалгааг харж үзэхэд одоо 12 онд 54 одоогийн галт төмөр гарсан байна. 13 онд 40 галт төмөр, 14 онд 48, 15 онд 36, 16 оны одоо 11 сарын байдлаар 44 галт төмрийг хэрэгжүүлж одоогийн байдлаар гараад илрээд гарч илэрсэн байна. Үүн дээр бол онцгой байдлын газраас ажилласан байна. За энэ одоо ямар учиртай юм бэ гэхээр гал гараад гааны шалтгааныг судлаад үзэхээр 147% нь буюу дээлийнх нь одоо иргэн хүний буруутай үйл ажиллагаанаас болоод гал төмрийн хэрэгжүүлэлт гараад байна. За 21% нь бол эрчим хүч ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болоод 9% нь хүүхдийн буруутай үйл ажиллагаанаас үлдсэн 23% нь болохоор бусад шалтгаан гэж гарсан байна. За ингээд энэ маань одоо ямар үр дагаврыг авчирч байна гэхээр одоо бас мөн одоо сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад одоо 11 онд 1 хүний амнаас ирсэн байна. 12 онд 1 хүн, 13 онд 2 хүн, 14 онд 2 хүн, 15 онд 3 хүний амнаас одоо галт төмрийн хэрэгжүүлэлтээс болоод ирсэн байна. За ийм учраас би одоо иргэдтэй галын аюулгүй байдал хэрхэн яаж сахих ёстой вэ гэдэг талаар заавар зөвлөгөө өгөх гэсэн юм аа. За ингээл одоо нийтийн орон сууцнд амьдардаг иргэд маань одоо цахилгаан хэрэгслийг маш сайн зөв ашиглаж за өөрснөө гэртээ эзгүй үедээ салгаж ундахтаа хүн цахилгаан хэрэгслийг цахилгаан үүсгэрээс нь салгаж арзитлнаас салгаж байх шаардлагатай байна. Яагаад ингэж шаардлага гараад нэгээр одоо амны орон нийтийн орон сууцнд амьдарч байгаа иргэдийн одоо гаргаад байгаа галт төмрийн хэрэгжүүлэлт маань дийлэх нь дандаа цахилгаан хэрэгслийн буруутай ашиглалтаас болоод гарч байдаг. За гэр хорооллын буюу амны орон сууцнд амьдарч байгаа иргэд маань за галын аюулгүй байдлыг бол маш сайн сахих ёстой. Яагаад гэх юм бол ер нь энэ галт төмрийн хэрэгжүүлэлт гараад байгаа 100-аас 70% нь дийлэнх нь дандаа гэр хорооллын одоо айл хүрхүүдэд гарч байгаа галт төмрийн хэрэгжүүлэлт байдаг. За энэ ямар зөрчлөөс болоод галт төмөр гараад байна гэхээр за гэр хоорондын зай хэмжээ алдагдаж байна. Гэр хоорондын зай хэмжээ доор хаш 5 м-с холгүй зай байх ёстой. За хашаан дотор үнс нурмаа ээлжтэй асгаж байна. Уул нь бол тагтаа савн дотор төмөр савн тагтаа савн дотор хийгээд хөргснийхэн дараа зориултын хогийн зэгтэр авч хасах хэрэгтэй байдаг тий. За мөн амны орон сууцыг барихдаа шатамхан материал ашиглаж бариад байна. Энэ сонолт өгөх одоо их үнцийг тавиад байна. За дээр нь дахиад Vision 100-ны өмнө 70-ыг харьцах 50 хэмжээтэй төмөр хамгаалтын төмөр тавих ёстой. Энэ маань ямар учиртай юм бэ гэхээр одоо үнс цог маань гадагшаа өсөрч галт төмөр алдахаас урьдчилан сэргийлж байгаа нэг юм асуудалтай. Мөн гэр орондоо одоо хялбархан шатамхан материал буюу одоо бензин, керосин, лак, будаг гэх мэт зүйлийг одоо гэр орондоо хадгалахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн гараас хол байлгах хэрэгтэй байна.
За дээр нь дахиад галын аюулгүй байдлыг сахихын тулд гэр хорооллын айл иргэд маань гал унтраагуулыг аваад ашиглаж сурсан байвал маш үр дүнтэй ашигтай байна. Дөнгөж одоо өөсөрдөж байгаа галыг унтраах одоо иргэн хүний анхны оролдого бол гал унтраагуул байдаг. За ийм учраас гал унтраагуулыг авч ашиглах юм бол маш сайн байна. За цахилгаан хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангахын тулд цахилгаан хэрэгслийг одоо ачааллыг тохируулж ажилуулах хэрэгтэй. За хэдэн ампер метрийн заалтаа одоо уртсах ч юм уу ашиглаад байгаагаа мэдэж байж одоо түүндээ тохирсон одоо цахилгаан хэрэгслийг залгах хэрэгтэй байна. За мөн худалдаж авахдаа цахилгаан хэрэгслийг анх худалдаж авахдаа галын аюулгүй байдал талаас нь маш сайн шалгаж авах хэрэгтэй. За олон залгуурт ачааллыг одоо хэтрүүл залгахгүй байх шаардлагатай байна. Ачааллын дээд хязгаарыг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй байна мөн. За дээр нь дахиад цахилгаан хэрэгслийг утсыг одоо шалбарсан байна уу, хайсан байна уу, урссан байна уу гэдгийг ямагт сайн шалгаж байх хэрэгтэй. Дээр нь дахиад одоо манайхан одоо гэр хороолж байны орон сууцсан гэж бай, одоо нийтийн орон сууцсан гэж бай, урсгачийг маш ихээр хэрэглэж байгаа. Ийм учраас урсгачийг хэрэглээд одоо тавилганы доогуур юм эсвэл дороошныхон доогуур хийгээ явуулдаг. Хэрэг тийм байдалтай байх юм бол та 7 хоногт ядаж нэг удаа шалгах юм хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо өөрсдийн амнаас эрүүл мэндийн эд хөрөнгийг одоо хоромхон зураг алдахын эрсдлийг бий болгоод байна. За тэгээ дээр нь одоо орой унтахтаа цахилгаан хэрэгслийг маш сайн шалгаж гэрээсээ өглөө гарахтаа цахилгаан хэрэгслийг бүгдийг салгаж ингэж гарах юм бол та одоо галт төмөр гарах эрсдлийг одоо түрүүн би хэлсэнтэй 23%-аар одоо бууруулах юм тэмцэл нь бий болоод ийн шүү гэж одоо хэлмээр байна. За ингээд өвлийн улиралтай холбогдуулан бас одоо бага насны хүүхдүүдийг хичээл сургуульд нь явуулахад нь ганцаарх нь битгий явуулаач. Одоо халтраа агуулга зам дээр маш их халтраа агуулга байна. Хүүхдийн амнаас эрсдэл бий болчиход байна. Ийм учраас бол болж өгөл бага насны хүүхдүүд одоо нэгээс бага ангийн хүүхдүүд байна. Нэгээс 4-р ангийн хүүхдүүдийг өглөө сургуульд нь хүргэж өгөөд орой сургуулиас нь авч байгаач гэж зөвлөж байна. Ийм учраас та бүгдээрээ одоо өөрийнхөө амнаас эрүүл мэндийн эд хөрөнгийг авран одоо хамгаалахын энэ ажиллагаанд өөрснөөсөө идэвхтэй оролцож өнөөдрөөс эхлээд гэр гэртээ харьцаагаад хүн бүгд хяналтын байцаагч болчих гэртээ хараад ингээд хяналтын байцаагчийн зүгээс за би хэрэг байцаагч байсан бол манай гэрт ямар одоо галт төмөр гарах эрсдэл бий удаад ингээд бүх юмнуудаа шалгаад ингээд үз. Ингэх юм бол ямар нэгэн байдлаар таны одоо гал гарах эрсдлийг тодорхой хуваар бууруулах арга хэмжээ болох юм аа. Ийм учраас та бүгд энэ дээр бас тусалж хамтран ажиллаж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаарай гэж хүсье.